За энэхүү Эхлэл номны 15, 16, 17 дугаар бүлгийг бол уншчихлаа. За 15 дугаар бүлэг дээр бол Бурхан Авраамтай гэрээ байгуулж байгаа тухай, түүний үр удмыг Тэнгэрийн одод шиг олон болгоно гэж Бурхан Авраамтай гэрээ байгуулж байгаа тухай бол бичигдсэн байна. За 16 дугаар бүлэг дээр бол Авраам бол Хагаар гэдэг бүсгүйг бол татварын болгон авч түүгээр дамжуулан Ишмаил гэдэг хүүтэй болж байгаа тухай бол бичигдсэн байна. За 17 дугаар бүлэг дээр Бурхан Авраамтай дахин уулзаж түүний нэрийг Авраам байсныг Авраам болгож, түүний эхнэр Сарагийн нэрийг Сара болгож энэхүү өөрчилж байгаа тухай бол бичигдсэн байна. За ерөнхийдөө энэ 15, 16, 17 дугаар бүлгийг уншиж байхад надад бүхэлдээ бол юу гэж санагдсан бэ гэхээр Бурхан өөрийгөө Авраамд ямар Бурхан бэ гэдгээ ер нь таниулаад, танилцуулаад, мэдүүлээд, ойлгуулад явж байгаа ийм үйл явдал байна гэсэн бодол ерөнхийдөө бол төрж байна. Одоо бид нар бол Библи биднэрт байгаа учраас, бас биднэрт бас сургаал заадаг номлогч, пасторууд байгаа учраас, мөн ахлагчид байгаа учраас бид нар тэднэр дамжуулан Библийн тусламжтайгаар Бурхан бол ийм Бурхан юм байна гэж мэдэх боломжтой. За гэтэл Авраамд бол Библи байхгүй, тийм учраас Авраам бол Бурханыг ямар Бурхан юм болоо гэдгийг бол өөрийнхөө амьдралаас л ойлгож мэдхээс нааш өөр арга зам бол байхгүй байсан. Тийм учраас Авраамд бол Бурхан өөрийгөө ямар Бурхан бэ гэдгээ дахин сануулж, хэлж, ойлгуулж байгаа нь энэ 15, 16, 17 дугаар бүлэг дээр нэлээдгүй тод гарч байна. За жишээлбэл Эхлэл 15 дугаар бүлгийг уншихтаа л надад шууд тэгж санагдсан яг энэ хэсэг. 15-1 дээр энэхүү үйл явдлын дараахан мөнхийн эзэн Авраамд үзэгдэл үзүүлэн үгээ хэлж, Авраамаа юунаас ч бүү. Би бол чамайг хаацайлан хамгаалагч хаалт Бамбай мөн. Чи надаас маш өндөр шагнал авах болно гэхэд. За 14 дугаар бүлэг дээр Авраам бол өөрийн дүү Лотыг аврахын тулд нэлээдгүй том дайныг хийсэн, Тэрхүү дайндаач ялалт байгуулсан. Дүүгээ эд хөрөнгөтөө буцаан эргүүлэн авчирсан. Гэхдээ дайнд ялалт байгуулсан ч гэсэн түүний дотор айдас байсан байна. Магадгүй нөгөө ялагдсан улсууд нь дахиад довтлоод ирэх вэ гэж айсан байж болно, Тэр тухайн цаг үе гэдэг бол ер нь эзлэн, булаан, дээрэмдэн, өшөөгөө авна. Ийм л цаг үе байсан шүү дээ. Тэр утгаараа Авраам бас гэр бүлтэй хүн, нөхөр хүн, эцэг хүн, өрхийн тэрэгэн хүний хувьд бол нэлээдгүй их хариуцлага оногдно. Тэр ч утгаараа их санаа зовж бас айж байсан юм шиг байна. Яг тэр үед нь Бурхан Авраамд бас хань болж гарч ирээд юу гэж хэлж байна гэхээр Авраамаа юунаас ч бүү. Библиэл дээр ийм үг маш олон байдаг. Юунаас ч бүү. Юунаас ч бүү. Би бол чамайг хаацайлан хамгаалагч хаалт Бамбай мөн. За тэр үед мэдээж дайн тулаан гэж байсан учраас зэвсэг байсан байж таарна. За тэгээд өөрийгөө хамгаалдаг зэвсгүүдийн нэг бол Бамбай шүү дээ. Тэр утгаар нь Бурхан яг л хүмүүс өөрийгөө юугаар хамгаалдаг вэ? Бамбаагаар хамгаалдаг. Тэгвэл
би чиний бамбай байна. Би чамайг хамгаалах болно гэдгээ Бурхан одоо Авраамд маш тод хэлж өгсөн. Энэ нь тухайн үед Авраамд бол маш их тайтгарлыг бас тайвширлыг өгж байсан гэдэгт бол одоо итгэлтэй байна. Яагаад гэвэл Авраам тэрхүү дайнд ялалт байгуулж чад хурж ирэхдээ олзныхоо 11-ийг шууд Бурханд өгч байсан. Энэ нь юу хэлж өгнө гэхээр энэ дайнд намайг ялалтад хүргэсэн нэгэн бол Бурхан юм аа гэдгийг одоо бие махбодороо хүлээн зөвшөөрж өгнө гэсэн утгатай. Тэр утгаараа 11-ийг шууд одоо Бурханд өргөл болгон өгсөн байдаг. Тэгэхээр тэр Бурхан юунаас ч битгий яа, би чамайг хамгаалах бамбаачин байна гэдэг үг бол Авраамд их тайтгарлыг өгсөн байна гэж одоо бодож шүү. За ингээд 15 дугаар бүлэг дээр энэ хэсэг бас надад бас их сургамжийг өглөө. За үргэлжлүүлээд 16 дугаар бүлэг энэ Авраам Хагаар гэдэг бүсгүйгээс Ишмаил гэдэг хүүтэй болсон харамсалтай нь бас энэ Хагаар бас одоо жирэмсэн болсноо мэдээд одоо эзэнтэй Сара гэдэг одоо эзэнтэй бас жаахан дээрэнгүү хандсан юм шиг байна. Тэрнээс болоод одоо муудалцаад ер нь Авраамын гэрийг орхиод явна л да. Тэгээд мэдээж жирэмсэн эмэгтэй, хүл хүнд эмэгтэй гэр оронгүй ингээд одоо гадаа гудамд ингээд гарчихсан. Одоо нилээдгүй хүнд хэцүү нөхцөл байдалд ингээд байж байгаа. Тэр үед бол энэ Хагаар гэдэг бүсгүйтэй Бурхан уулзсан байдаг. Тийм ээ. Тэгээд яг энэ үйл явдлууд дээр гарч байгаа үгнүүд өөрөө надад бас их урмыг өгч байна. Жишээлбэл 16-гийн 11 дээр бас цааш нь хэлэхдээ хэвлийдээ тээж буй хүүхдэд төрүүлээд чи хүүтэй болно. Түүндээ чи Яшмаил гэдэг нэр өгсгөө. Яшмаил гэдэг нь ертөнцийн эзэн хүний үгийг анхааран сонсдог гэсэн утгатай үг болно. Тийм ээ, ертөнцийн эзэн бол хүний үгийг анхааран сонсдог юм аа. Мөн л ялгаагүй Бурхан өөрийгөө бас танилцуулж байна те. Бурхан бол хүний үгийг анхааран сонсдог юм аа. За. Одоо Бурхан яагаад биднэрт сонсох чихийг бүтээсэн бэ? Яагаад гэвэл Бурхан өөрөө сонсож чаддаг учраас юм аа гэж хэлсэн байдаг. Бурхан биднэрт яагаад харах нүдийг бүтээж өгсөн бэ? Яагаад гэвэл Бурхан ч гэсэн өөрөө харж чаддаг учраас юм аа гэж. Тэгэхээр Яшмаил гэдэг нь ертөнцийн эзэн хүний үгийг анхааран сонсдог. Энэ ч гэсэн биднэрт маш их тийм ээ урамтай байгаа зү тэ. За тэгээд 13 дээр бас үргэлжлүүлэн ингээд тэр бүсгүй нь өөрт нь үг хэлсэн мөнхийн эзнийг хүнийг ажиглан харж байдаг ертөнцийн эзэн хэмээн нэрлэв. Учир нь гэвэл би үнэхээр ертөнцийн эзнийг нүдэрээ үзчихэд амьд үлдлээ гэж үү хэмээн тэр бүсгүй гайхан бодсон ажээ. Түүнээс хойш Хадиш болон Беред хотын хооронд орших тэрхүү булгийг Бээр Лахай руу хэмээн нэрлэх болсон нь намайг байнга ажиглан харж байдаг мөнхийн эзний булаг гэсэн утгатай үг болно. Энэ бас гоё гоц. Бас л надад намайг тийм ээ байнга ажиглан харж байдаг мөнхийн эзний булаг. Хүнийг ажиглан харж байдаг ертөнцийн эзэн. Хүний үгийг сонсдог эзэн. Хүнийг бас ажиглан харж байдаг эзэн. Одоо Бурхан өөрийгөө ямар Бурхан бэ гэдгээ л одоо тийм ээ биднэрт ингээд
танилцуулж байгаа баггүй. За бурхан бол намайг ажиглан харж байгаа юм байна. Бурхан бол миний хэлэх үгийг сонсож байгаа юм байна гэдгийг эндээс бид нэр харж байна. За 16 дугаар бүлэг дээр бол тэгээд 16, 17 дугаар бүлэг дээр ерөнхийдөө энэ хагаар гэдэг бүсгүйг татвар юм болгон авч одоо тийм ээ өөрийнхөө зарц бүсгүйтэй ингээд гэр бүл болсон нь хэр зэрэг одоо зөв зохистой үйлдэл байсан бэ гэдэг асуулт бас эндээс гарч болно. За эндээс бүгдээрээ хариултыг нь олох гээд хичээгээд үзье. Жишээлбэл 16 дээр хагаар бүсгүй Ишмаил хүүг түүнд төрүүлж өгөх үед нь Авраам 86 настай байжээ гэж байгаа. За 86 таа байх үед нь Ишмаил гэдэг хүн төрсөн. За тэгээд 16 дугаар бүлэг дуусж байгаа биз. За 17 дугаар бүлэг эхлэхдээ ингэж эхэлнэ. Авраамыг 99 настай байхад нь мөнхийн эзэн түүнд дахин үзэгдэж үгээ хэлэхдээ. За энд хэдэн настай байна? 99 настай байна. Ишмаилыг төрөх үед хэдэн настай байсан бэлээ? 86 настай байсан. Тэгвэл яг энэ хоёрын хооронд хэдэн жил сог дутж байна? 99-өөс 86-аас хасгаар 13 жил. Ерөнхийдөө 13 жил ингээд байхгүй байхгүй. Одоо чимээгүй байна гэсэн үг. Тэгэхээр хагаартай гэр бүл болох нь бурханд дэмж тааламжтай зүйл биш байсан юм болов уу гэж одоо санагдаж байна. Тийм ээ. Бурхан 13 жил чимээгүй одоо байсан. Итгэлийн амьдралаар амьдарч явах үед бас бурхан байхгүй юм шиг чимээгүй болох үе бас байдаг. Энэ үед бид нэр бурханаас ямар нэгэн алдааг ирж хайх биш, өөрөөсөө тийм ээ ямар нэгэн асуудлын гогцоог олох гэж бас өөрийгөө бас эргээд харахад бас гэмгүй байдаг. Ямар тач Библиэлд тийм үг байдаг. Бурхан бол худлаа ярьдаггүй, хүн бол худлаа ярьдаг гэж. За энэ тэгж санагдсан. За тэгээд 17 дугаар бүлэг дээр бол бурхан Авраамтай бол дахин гэрээ байгуулна. 99 настай байхад нь уулзсан, жилийн дараа чи хүүтэй болно гэж одоо хэлсэн. За энэ үед зүгээр надад бас юм бодогдуулсан нэг ишлэл нь юу байсан бэ гэхээр 17 дугаар ишлэл байсан. Эхлэл 17-гийн 17 юм байна нэр. Тэгэхэд нь Авраам газар сунан унаж мөргөөд инээд алдан байж 100 настай ир би хүүтэй болно гэж байх уу? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж байх уу хэмээн өөртөө өгүүлжээ гэж байгаа биз. Дотроо ингэж бодсон байгаа байхгүй. Тэгсэн чинь Авраамийн дотроо бодсон бодол нь Библиэлд бичигдчихсэн байна. Өөрөөр хэлбэл Авраамийн дотроо бодож байсан бодлыг бурхан харж байсан гэсэн. Тийм учраас Эхлэл номон дээр Авраамийн бодож байсан бодлыг Авраам тэр үед намайг ингэж хэлэх үед Авраам ингэж бодож ирсэн юм а гэдгийг бурхан Мойсед хэлээд бичүүлсэн байгаа байхгүй. Та нарын зарим нь бас мэдэхгүй байж магадгүй. Энэ Эхлэл номыг бол Мойсе бичсэн. Тэгэхээр бурхан Мойсед намайг тэгж хэлэх үед Авраам дотроо бүр тэгж бодож ирсэн штэ гэж одоо хэлж байсан гэсэн үг юм. Тэгээ яг энийг би тэмдэглэчиэ даа гэж бодож ирсэн. Өөртөө өгүүлжээ. Тэрийг нь бурхан харж байсан байгаа байхгүй. Тэгэхээр Библиэс бид нар Библийг уншихдаа ямар нэгэн сургамжийг авах нь зөв ч гэсэн бас Библиэс бид нар
бурхан ямар бурхан бэ гэдгийг бас мэдэж авах нь. Тийм ээ, Есүс Христ гэж яг хэн бэ гэдгийг мэдэж авах нь маш чухал даалгавар байдаг гэж дотроо боддог. Сургамж авахаас гадна бас бурхан хэн бэ гэдгийг тийм ээ. Одоо хүүхэд ингэдэг шүү дээ. Миний аав ямар хүн бэ гэдгийг мэдэх тусам тийм ээ. Одоо илүү аав маань ийм учраас би ингэж амьдрах ёстой гэж бас боддог шиг. Бурханыг ямар бурхан бэ гэдгийг мэдэх тусам бид нар бас илүү урган зоригтой бас амьдрах бахаа гэж боддог. За өнөөдөр энэ хүргээд өндөрлөе гэж одоо бодож байна. Маргааш дахин уулзцгаая. Бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.